За COVID-19-ийн халдварын үед иргэдэд зөвлөгөө өгөх тусгай 119 дугаар ажиллаад 3 сараас хойш өнөөдрийг хүртэл 10 сар гаруй одоо бид энэ дугаарыг ажилуулж байна. Монгол улсын өнцөг болон хаанаас ч иргэн та 119 гэсэн энэ дугаар руу залгаж болж чадна. Бид та бүхэнд 119-ийн энэ дугаараараа ковидтэй холбоотой эмнэл зүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжүүд, мөн засгийн газраас гарч байгаа холбогдлолтой тогтоол шийдвэрүүд, улсын онцгой комиссаас болон эрүүл мэндийн яамнаас гарч байгаа холбогдох одоо зөвлөмж шийдвэрүүдийг би та бүхэнд мэдээлнэ. За мөн ер нь иргэдийн одоо орж ирж байгаа эмнэл зүйтэй холбоотой, өвчлөлийн шинж тэмдэгтэй холбоотой ийм зүйлүүд гарвал иргэн таныг чирэгдүүлэхгүй тулд бид таны оршин суугаа газрын эмнэлэг рүү бид дуудлагыг шилжүүлж таныг бид эмчтэй холбож өгөх юм а. Тийм болохоор энэ ковидын үеийн энэ 119 гэсэн утсыг иргэн таны нээлттэй та бидэнд лөө залгаарай, бид танд зөвлөнө. Маягаар нэг хэсэг зуун намдаар эргэж гараад ингээд долгио маягаар явж байгаа. Бусад одоо өдрөөс нэмэгдэж байна. За тэгээд ер нь Америкийн нэгдсэн улсын энтгэх та бүхэн дуудрах сахим хорлогч байгаа. Тэгэхээр энэ бол цагийн байдал одоо тэгээд бид нийслэл Сэлэнг аймагт одоо кластерум юу багц байгууллагууд дотор дугаар гэж угаасаа байгаа 500-аар эхэлсэн. Яг аль дугаар дээр 119 дуудлагыг авах вэ гэдгийг яг цэгцтэй үйл ажиллагаанд ямар одоо зүйл хамгийн тус болж байгаа юм гэвэл манай 119 тоо утас 3. За энэ утас бол иргэдэд зөвлөгөө, 2-дугаар эрүүл мэндийн холбоотой ямар нэгэн. За тэгэхээр та бүхэн сайн дарга бол хэллээ тийм ээ. Бид нар 3 сараас эхлээд энэ за одоо 20 оператораар 30 хүнийг удаан арын сууц 1800-0119 гэдэг утгаараа 50-аад хүн. За тэр энэ зургийг яагаад харуулж байна вэ гэхээр та нар дээр ажиллах операторууд маань яагаад та хэд маань энд ороод байхаар аймаг болгон дээр нэг утсыг бид нар Орхой байвал тэнд ачаал аваагүй байв шууд улс руу дуудлага эзлүүдтэй одоо чихвчтэй дижитал системтэй компьютер албан топоор яг алгоритм болон зөвлөгөө өгч байгаа. За тэгэхээр 3703-ийн 119-тэй холбоо 8 3703. За